Чанах ерөнхий газрын даргын тушаал 1993 оны 7 сарын 15-нд дугаар 262 Улаанбаатар хот зарим хүмүүс цэргийн ээлжид болгох тухай. Монгол улсын хэдийн цэргийн 60 жилийн ойн баярыг олбуулсан зарим офицерууд цэргийн ээлжид болгохын тулд тушаал дэлгэрүүлээд ордог. Даваагийн Баатар хүү 2014 оны 1-ээс өмнө захирагч Гомсонгийн бүрүүсэн Угны тишгдэх хэдийн албаны дарга Сүрэн хоолны цэрэндам 182 ангийн улсын орогч Баттаржийн Батболд 1277 дугаар ангийн штаб Сонмын Намбаатар Замын үүдийн шавхын тусгай урдын ардлын Кадрханы аскер зэвсэгтэй хэдийн эцсийн алхах офицер Ядусангийн шүрэн чулуу ерөнхий газрын ард хүмүүнийн албаны дарга Мөнсөн цагуурын мөнхч хамгийн эцсийн алхаж ирдэг. Даштидийн болд хэдийн зургаан алхаж ирдэг. Натрын ганхуу хэдийн сүр орны бүс бүрийн дарга Төмөнгийн цэнцүү архив хав Мөн тушаалаа авсан хэмнэх шансын дараа босоод башаа шанын дараа. Онцгийн манхарын ерөнхий газрын штаб батгүй гэж бид хурлаа. Башааны мэрэгчлэн бошооч. Тогтхын индрээ ардалын хуцны аргад ахлах зэрэг бошооч. Нэр дурсуулж нааш яваад. Намтарч индрээ нарваш. Замын мөргөчлөл. Балчинымын хатан баатар ерөнхий газрын дөрвөр хэлсэн ажилтан. Ерөнхийлөгчийн дайралт 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 46 Улаанбаатар хот. Тэр цугт Монгол улсын авиат нисэх цол болох тухай. Эх орныхон хэл хязгаарыг хамгаалах болон байгалийн гамшиг, гал усны аюултай тэмдэг мэргэжлийн өндөр ур чадварны орон ажиллаж, байгааг нөлөөлж, хэдийн цэгийн эскадрилийн захирагч, Минайн нисгэгчний багш нисгэгч, дэд хурандаар төгссөн цугт Монгол улсын авиат нисэх цол болох тухай. Монгол улсын ерөнхийлөгч явж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн жаалан 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 47 Улаанбаатар хот. Тэр орчночорт Монгол улсын урлагийн авиат төсөлтөнд цол болох тухай. Элчин дайчдыг урлагаар үйлчлэх Монголын хөгжлийн болон киноны урлагийн хөгжүүлэлт оруулж байгаа нэмэлт өндөр өмнөж хэдийн цэргийн дуу үжгийн чуулган хөгжмийн зохиолч бошууч тогтмолын эрдэнэчд Монгол улсын урлагийн авиат төсөлтөнд цол болох тухай. Монгол улсын ерөнхийлөгч явж байна.
Монгол улсынхаа төлөө зүтгэе. Монгол улсын ерөнхийлөгчийн зайлшгүй 1993 оны 7 сарын 16-ны өдөр дугаар 48 Улаанбаатарт Филийн цэргийн зарим хүнийг одон медалаар шагнах тухайд улсын хэл хамгаалах үйлсэд оруулж байгаа хувийн нэмрийг үнэлж дор дурдсан хүнийг Филийн цэргийн 60 жилийн өмнө тохиолдуулан Монгол улсын одон медалаар шагнах тухайд цэргийн гавьяаны улаан түмэн ондонгоор Балдан доржийн манчилсан Филийн цэргийн ноён дуун тэмдгээр энгийн улаан Алтан гадас одонгоор Эрдэнэ далайн бүрний авийн Филийн цэргийн дуугчийн чуулган бодлого төвчин ахалах ахнах. Монгол улсынхаа төлөө зүтгэе. Цэргийн дугаар улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын төвийн доктор хэлж. Цэргийн гавьяаны одонгоор Цэдэнгийн хөнгөр Филийн цэргийн дуугчийн чуулган үлээвэр хөгжмийн зааварлагч хөшөөж. Дайсрынгийн Энкватер мөн чуулган дараа хөшөөж. Монгол улсын төлөө зүтгэе. Лэгдэнгийн тав жам Филийн 0207 дугаар ангийн захиралтай турандаа. Ардын Баатарт Филийн цэргийн шатаагийн шалган нэвтрүүлэх хэрэгцээнд дараа хошооч. Тусан дашийн намгаан нур мөн хэрэгцээг алхаж хитэн хошооч. Монгол улсын төлөө зүтгэе. Монгол улсынхаа төлөө зүтгэе. Гонцоч хөлтмийн Баатар агчаа 0250 дугаар ангийн тусгай салбарын захиралтай турандаа. Туваанжийн Батулс Филийн 0250 дугаар ангийн орооцын захиралч хошооч. Өвчин сарын цэдэн хамгийн хэрэгцээ Филийн цэргийн болсон хүчний авахж ирсэн хошооч. Дондугийн Ганбаатар төлөө зүтгэе. Артгийн хувцсны албаны дарга дэд турандаа. Монгол улсын төлөө зүтгэе. За хэн байцад манай Филийн цэргийн 60 жилийн мөр тохиолдуулж харныхоо дархан хэлийг ийг хамгаалах хэрэгт олон жил сэтгэлтэй зүтгэж байгаа энэ гавьяалыг нэлж таавахныг төрийн өндөр цол одон медалаар шагнаж байна. Өнөөдөр тусгаартагдсан Монгол улсын хэл түүний дэсийг банк хамгаалж ирчтэй байх асуудал бол манай Филийн цэргийн бие бүрэлдэхүүн ажил офицер генералуудын хамгийн их орон гэртнийхээ хүлээж бийж байгаа гавьяатай үйлс чухал ажил цааш энэ жилийн ачаал бүгд тогчор улам өндөр улам нарийн ачаал бүгд улам өргөн их байх болно. Тийм учраас та бүхэнд энд шагнагдсан та бүхэн шагналаа дараа хүмүүс нийт бие бүрэлдэхүүнд харныхоо
Улсын өндөр баяшин болгосон явуулсан баярснаа илэрхийлж байна. Ингээд цааш улсын ил хамгаалалт болон соёл сургалтад өндөр амжилт гаргана гэж илэрхийлж байна. Ерөнхий газрын даргын зөвлөлтний иргэнээс манай гүйлцэн зөвлөлтнээс 2% төрлөө ингээд 2% та зөвлөлийн иргэнээс 2 хүргэж ажлын амжилт ажил сайн сайхан хийгэнэ. Aku
цэрэг төрөөж ахлагч офицер генерал Ахмад Дайч энд хүргэлсэн ирсэн та бүхэнд болон эрүүл үр хүүхдэн эдийн цэргийн 60 жилийн ойн баярын мэдлэгээр дэвшүүлж ад жаргал эрүүл анги сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улсын ерөнхийлөгчийн залгаар өнөөдөр манай хичтийн ягнээс урлагийн гавьяа цэцгтэн өшөөж эрдэнэ очор гавьяа цэцгчээр өшөөж сугурлаар шагнагдаж нийт 130 гаруй хүн төрийн олон медаль хүртсэнийг баяртайгаар мэдгье. Монгол орн хүн төрөлхтний сэргэн мандал хөгжил дэвшлийн түүхийн жам ясыг сонгон авч эдийн засаг улс төр оюун санаа нийгмийг арчлах өөрчлөлтийн энэ үед эдийн зэрэг 60 жилийн ойд ёслол төвлөрөл тэмдэглэж байна. Манай үеийн хилчид эх орны дархан хэлийг хамгаалах нэр хүндтэй үүргээ нэгэн жарийн туршид нэр төртэй биелүүлж ирлээ. Ардын засгийн анхны өдрөөс эхлэн улсын хэлийг хамгаалах хариуцлагатай үйл тулгарч эхний жилд улсын хэлийг харуулын цагдаагаар хамгаалж байлаа. 1930-ад оны эхээр гадаад дотоодын байдал хурцдаж улмаар 1933 онд хэлийн хязгаарын цэгийг өргөдгөн байгуулж бэхжүүлэх улсын хэл хамгаалтыг бүрэн хариуцуулах тухай шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу дотоодыг хамгаалах газар Хов, Говь алтай, Өмнө Говь, Дорн Говь, Сүхбаатар аймаг хэлийн цэргийн анхны шин салбаруудыг байгуулж өмнөд хэлийг үндсэндээ цэргийн хамгаалалт шилжүүлсэн билээ. Ахмад биднийхээ халаар залгамжлаж улсынхаа дархан хэлийг хамгаалж яваа элчин дайчтай. Монголын хэлийн цэргийн төвх 60 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд шин сэтгэлийн халуун баяр хүргье. Монгол эх орныхоо хэлийг хамгаалахын төлөө мэдлэг авьяас чадвар бүхнээ зориулж өндөр насыг наслаж өвгөн буур болсон бид нар үлрэн долгож байгаа 60 жилийн ойн баярт хүрэлцэн ирж хүндэт та нартаа хандж байна. Хүлээн авч сойрхон болгоно. 60 жилийн тэртээ агтмар атан тэмээгөө хөлөглөж зэвсэг агсан гал зогтоо гэрэлцэж явсан бид бүрэн эрхт Монгол улсынхаа тусгай тогтнолын баталгаа болсон дархан хэлээ миний хэл бидний хэл эзэн биевлээ хэлбэлээ гэсэн шин хүслээр жигүүрлэн халуун хүйтэн өлөс зангах ядарч өдрхийн бэрхийг биеэрээ мөрж явснаа сананд урсаж байна. Инхрээр эх орныхоо цөөн газар ширхэг чулууныхаа төлөө домог талхын гол байдаг болтод сэлэм эргүүлж жаг зүлгүүлж явхдаа харийн дайсны дайр аршилдах зэвсгийн нүргээнээс булчиж яахгүйгээр эх орн ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө халуун амиан гөрүүлж Монгол хэлчний зориг батлын гайхамшигыг үзүүлсэн эл таваалж тэгшээ эс тавгдорч дам юа Батум намнан нарын олон арван шонхруудынхаа алтан шарлын өмнө тэргүүн гутаан зүрх шимшрэн элэг энтрэн зогсож байснаа бид өнөөдөр санал дурсаж байна. Монгол улсын баатар Чавтан, Төмөрбаатар, Хуулин, Нэхий, Шийлэг, Дорд зэрэг олон эрхлэг элчин баатруудаа бид нэхэд дурсаж байна. Бидний алдар гавьяа Монголын ард түмний өнгөрсөн одоо ирээдүйн хойч үедээ хязгаарч мартагчгүй мөнхөр үлджээ. 1930-40 онуудад улс орон даяар явагдсан оморгодон баривчлах хэлийн хамгаалалт бат байд, хэлийн тэнгэр сэлмэг байд, хэлчин дайч торгог байд, хэлийн шугам амгалан байд, цаан үс дэлгэрт байд, сансан бүтсэн
сансан бүхэн биелдэггүй гэж яриа. Улсын аюулгүй байгууллага хэдийн зэргийн дайнд оролцогчид хөдөөнд болов бэлтгэл байгаа дайчид хөдөлмөрийн ахмад ингээд дамжуулах хавтууд ахмадуудаас хэлцтэй хамж хэлэхүүгийг мөн төвчлэн ахмадуудаас одоо нэрийн өмнөөс жижиг дурсгалын зүйлийг гаргаж ирэх юм. Манай ахмад дайчин Бадрын бүтээл Хэлийн цэргийн 60 жилийн ойн сэдвээр бүтээсэн сийлмэр бүтээл байна. Улсын Хэлийн цэргийн хамт олон алдар төв дайчин уламжлалтай Хэлийн цэрэг байгуулагдсны 60 жилийн ойг тохиолдуулан гэлжид та бүхэнд Монголын ардын цэргийн нийт бүрэлдэхүүний өмнөөс цэрэг эрсийн дайчинлагтай халуун баяр хүргье. Эх орныхоо тусгаар тогтнол улсын хэдийн гүрэн бүтэн алдашгүй дархан байдлыг сахин хамгаалах ариун үйлсийн манаа 60 жил зогсож үүргээ нэр төртэй биелүүлж өөрийн игнэнээс олон арван баатар их оронч хөвгүүдийг төрүүлснийг танд ардын цэргийн дайчид ард түмнийхээ нэгэн ажил зүй ёсоор үнэлж бахархан хүндэтгэж байдаг юм аа. Манай орны түүхэн хөгжлийн онцлог өнөө үед үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол улсын хэл хязгаарын алдашгүй дархан байдлыг хамгаалах үүрэг хариуцлагын ач холбогдол улам өсөн нэмэгдэж хэлжтээс чанд сахилах зохион байгуулалт өндөр сонор сэрэмж мэрэгжлийн нарийн ур чадвар мэдлэг дадлыг шаардж байна. Туурав тусгаар төр улс ард түмнийхээ язгуурч ашгийг эрхмэлэн дээдэж өвгдөөс ахмад үеийнхээ дайчин уламжлалыг өвлөн авч төрийн хууль цэргийн намраг дүрмийг ёслон биелүүлж дархан хилээ сэрэмжлэн хамгаалах эрхэм хүндтэй нэр төртэй албандаа их амжилт гаргахыг та бүхэн хүсэн өрөөё. Эх орны минь дархан хэл амгалан байг Монгол улсын батлан хамгаалах яам. За батлан хамгаалах яам гэлчин дайчлалынхаа хэлийн албаны ажил үйлсэд зориулж ГАЗ 66 маркийн автомашиныг бэлгэлсэнийг бэлгэж байгааг мэдэгдэе. Монголын ард түмний амгалан тайван байдлыг хамгаалах хүндтэй хариуцлагатай үүрэгт хамтран ажиллаж байдаг. Өнөөдөр тайван цагт амби эрүүл мэндэ бусдаас илүү төвөгтэй байдал авч яваа. Цагдаагийн байгууллагын ажилтан бид хилчидийг ажил үүрэг зовлон жаргал төсөөдөө нэгэн албаныхан гэж үлэг сэтгэлтэй байдлыг илэрхийлж та бүхэнд 60 жилийн түүхэн гоётой баатарлаг үйлстэй энэ баярынхаа төлөөлөлд хөндрүүлж байгаад баярыг хүргье. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Хэлийн цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч улсын орныхаа тусгаар тогтнол ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө цаашид эдийн засаг бусад бэрхшээлийг үл харгалзан үнэн шудраг зориг баатарлаг тэмцэхэд бэлэн байгааг энэ тэмцэл та бүхэн цагдаагийн ажилтнуудыг бидний холбоотон төшилж болох төвлөрж болох хүчин гэж итгэж яваарай гэж бодлон хэлхийг цагдаагийн ерөнхий газрын зөвлөл Автодын цэргийн зөвлөл надад зөвшөөрсөн юм аа. Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн шийдвэрээр Хэлийн цэргийн 60 жилийн ойг тохиолдуулан энэ баяраа тэмдэглэж өнгөрүүлэхэд нь зориулж за өөрийн байгууллагын хүч чадал элдв юм мөхөс
Интерполын хурал цагтаа юм буруу тэмцээн мэтэй юм болж зарлах хүрлэг ихтэй болгонгаа тоочоод 100,000 төгрөг хандуулсныг илтгэе. Хэдийн зэргийн бие бүрэлдэхүүний үе үеийн төлөөлөгчд эрүүлэн ад жаргал сан хүн бүхнийг усан яраж хэлдээр бундуугүй элдвэс зөрчилгүй сайхан байгаасаа гэж хүсэвэрэё. Хаасны гэмтэлтэй 14 минутын дараа зарим жилийн маань зөвлөсөн саяны концертын таавуудыг үзлээ. Сайхан хорныхон ариун дахин хил хязгаарыг хамгаалж ирсэн Монгол улсын хэлийн цэрэг өнөөдөр яар хүрлээ. 60 жилийн түүхийг бүтээлсэн жаргалтай гурал Ахмад Хилчтэн юуны өмнө баяр хүргэе. Тэнгэрийн хил, газрын хил, усан хил, эх орон минь эргэн тойрон гурван эрднийн дархан хилтэй. Дархан хилэн дайцлан мансан дайчин баатар хилийн зэрэгтэй. Энэ тангим төрөлцөн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж дуу хоорын наад маань эхэлье. Өнөөдрийн юм бүхэн өчигдрөөс ихтэй. Өнөөдрийн төв бүхэн өвгөд дээдсийн минь ариун уламжлалтай холбоотой болохоор юуны өмнө уран бүтээлийн алтан тайзан дээр хэлийн цэргийн Ахмад соёл урлын ажилтнуудаа урьсан юм аа. Монгол улсын гавьяат жүжигчин хэлийн цэргийн дуу үжигийн чуулгын анхны дуучин Пөрөвсөрөн Хавлын хэлийн атраад сангийн далайн атраадад уран сайхнаар ажиллаж хэлийн цэрэгт уран сайхныг хөгжүүлэхэд ихээхэн хувир нэмэр оруулсан тэр замаас эхлээд өнөөдөр улсын гавьяат жүжигчин болсон Сэрэмбэлгой хэлийн цэргийн дуу үжигийн чуулгын уран сайхны удирдлагатаар ажиллаж байхдаа төрийн шагнал хүртсэн урлагийн гавьяат жүжигчин Бадарч юм залуу гавьяат Эрдэнэ Начир ингээд манай үзэгчид та бүхэн бусад манай урлагийн мастеруудыг таньж байгаа. Энэ зогсож байгаа ихэнх урал бүгдээрээ ер нь хэлийн цэргийн дуу үжигийн чуулгын жүжигчид, гоцсон дуулаачид, бүжигчид байгаа юм аа. Манай хэлийн цэргийн үлээвэр хөгжимд анхныхаа уран бүтээлийг тойруулж байсан Монгол улсын ардын жүжигчин Төрийн 2 удаагийн шагнал Мөрд орчийн хөгжим Түүхт хэл.
세타 문부미다카 전개 세팅한 모두 세기는 시계 타분 단조지 오만 지식을 듣고는 오만 지식 그걸 같은 좋나 Кинь саданаса, я сырым тупус параса, жабрасы жаныма жасқа келіп, қызыл гүлім көлектесе қанасы, қызыл гүлім ай-ай, қызық қыздың ай-ай, әсақ гүлім ай, ажақсың сені, қызыл гүлім ай-ай, қызық қыздың ай-ай, әсақ гүлім ай, ажақсың сені.
60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч оролцож байгаа нь нийт хэлчин дайчид Ахмад хэлчидэд хүн хүндэтгэл үзүүлж буй нэг тод илэрл юм аа. Сүүлийн 3 жил гаруйхан хугацаанд улс орон төр засгийн шин тогтолцоо зах зээлд шилжиж буй хүнд мөчид төр засгаас хэлийн цэргийг цаашид бэхжүүлэх, хэлчдийн ахуй амьдралыг ээжлүүлэх, эрх зүйн баталгаатай болгох чиглэлээр нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн богино хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч, улсын баг хурал, улсын их хурлын дарга, ерөнхий сайд нар хил орчмын утгаар явахдаа хэлчдийн амьдрал ахуй, ажил төрөлтэй хийчлэн газар дээр нь танилцж, санал бодлыг сонсож, бодтой, боломжтой арга хэмжээ авч байгаад нийт хэлчин дайчид урам зоригтой байдаг бөгөөд улсынхаа хөлийн төлөө гэсэн эрүүн мэрэмжлэлтэй үнэн чөлөөгаар албаа хааж байгааг энэ хоёрын өдөр тэмдэглэн бэлгэхэд таатай байна. Манай төр засгаас хэлчдийн нарын төвөгтэй хүнд хөдөлмөрийг үнэлж байдгийн нэг тод илэрэл бол сүүлийн 2 жил гаруйхан хугацаанд хэлчдийн нэгнээс 3 гавьяат төрлөө. Олон зуун хэлчин дайчид төрийн удам медалаар шагнагцсан. Эдгээр манай хэлчид улсын хил хамгаалалтын уламжлалт сайхан арга туршлагаас болон Ахмад дайчдаас суралцахын зэрэгцээ шинэ нөхцөл байдлаар урган гарч буй нарын төвөгтэй зорилт үүргийг биелүүлэхийн төлөө хизээд бэлэн байгааг эцэг хүчний ерөнхий хамгааллагчтай илэрхийлж байна. Ингээд энэ хундгийг Монгол улсын ерөнхийлөгч, эцэг хүчний ерөнхий хамгааллагч, консулмаагийн очруудын эрүүл мэндийн төлөө улсын хөлийн аюулгүй байдлыг хангах хил хамгаалтын ариун үйлсэд хадуун залуунаас ажил амьдралаа зориулсан манай Ахмад хэлчид дайчдынхаа эрүүл мэндийн төлөө өнөөдөр улс орны аюулгүй байдлыг хангах улсын хөлийг хамгаалах үйлсэд зүтгэж аль хааж байгаа нийт хэлчин дайчдынхаа эрүүл мэндийн төлөө энд өнөөдөр хөлийн цэгийн 60 жилийн ойн баярт урлагаар оролцож байгаа та бүхний эрүүл мэндийн төлөө энэ ундгийг өргөё. Ахмадууд нөөгийн Монгол улсын дархан хэлийг хамгаалж байгаа манай хэлчид, дайчид офицер генералууд. Залуу үеэ улс их орноо батлан хамгаалах их үйлсэд сургаж, хүмүүжүүлж хамт хөрнөөхөө усгаар татналыг батлан хамгаалж байгаа
энэ ажилд сурч байгаа манай залуу дайчид зэрэг. Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд та бүхэн цугаараа эрдэм мэдлэгээ хүч чадлаа хөдөлмөрөө зориулж байгаа ард түмнөө эрх чөлөөтэй амьдрах улс орноо хөгжүүлэх нөхцөл бололцоог өрдүүлж тайван замаар төр улсаа төвхнүүлж хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах мананд байж байгаа. Ийм гавьяат үйлст зүтгэж яваа цэрэг ирчүүдээ. Та нарын хажууд гэр бүл хань ижил чинь байгаа. Та нарын ард түмэн чинь их орон чинь байгаа. Ийм 3 цагийн уулзвар занглаан дээр Монголын хэлийн цэрэг байсан урдч одооч байгаа, цаашдаач байна. Тусгаар тогтносон Монгол улс байгаа цагт Монгол улсын дархан хэл манайтай байна. Монгол улсын хэлийн цэрэг оршин тогтнож улс их орноо түүнийхээ торгон хэлийг хэлийн дэсийг хамгаалж сахин. Хаач ямар ч бүтэц бүрэлдэхүүнтэй байлаа гэсэн хэлийн цэргээрээ л байна. Ийм учраас бид урд өмнө байсан манай дархан хэлчдийн их орноо хамгаалж байсан ариун баялаг уламжлал ариун сайхан сэтгэл үйлсийг ямагт хүндэтгэж тэднийхээ гавьяаг ямагт дурсан мөнхжүүлж өөрсдийнхөө үйл ажиллагааг тэр гавьяатнуудаас дутхгүй гавьяат үйлсээрээ байнга баяжуулж хойч үе ямагт их орон түүний тусгаар тогтнолыг түүний хэл хязгаарын халдашгүй дархан байдлыг яаж хангадгийг гэдэгт байнга сургаж ингэж энэ улсын хэлийг эзэнтэй байлгах ариун үүрэг та бидэнд бий. Энийг нэр төртэй биелүүлэх явдал энэ бол алдрын хэрэг, энэ бол гавьяаны хэрэг, энэ бол иргэний хэрэг, энэ бол их орны хэл хамгаалах үүрэг хүлээсэн дайчин хүний үүрэг. Ийм учраас би та бүхэн улс орныхоо тусгаар тогтнол хэл хязгаарын дархан байдлыг хэдийчнэн нэр төртэй сайн хамгаална. Их орны чинь эрх чөлөө тусгаар тогтнол хэдийчнэн баттай байна. Эдийн засаг нийгмийн хөгжил, төрийн тогтолцоо, түүний удирдлагын төрийн бодлого энэ Монгол улсыг тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс байлгах энэ Монголын ард түмнийг хүний нийгэмд өнөөдөр өндөр соёл иргэншилтэй улс орон болгон яаж ард түмнөө бодож, яаж ард түмнийхөө аж амьдралын төлөө зүтгэж, яаж ард түмнөө сайн сайхан байлгах гэж бодож байна. Тэр л хэмжээнд бодож, тэр л үйлсийн төлөө явж байгаа. Тэр үйлс үтх учиртай. Ингэж бид ар өвөр тал адил хамгаалж, эдийн засгаа бэхжүүлж, зэвсэг түчин батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, ингэж байж бид Монгол улсыг
одоо улсын зэрэгтэй улс байлгаж ирсэн өнөө хүртэл тэрнээс улам одоо илүү элбэг баян сайн сайхан байлгах энэ зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх болно. Ингээд би Элийн цэргийн 60 жилийн ойг тохиолдуулж нийт хилчидтэй бидний гэр бүлийнхэнд Монгол улсын дархан хэлийг хамгаалж ирсэн ахмад буурлуудаа та бүхэнд цугааранд чинь эрүүлэнг сайн сайхан бүхнийг хүсэж аз жаргалын дээдийг өрөөё. Та бүхний төлөө энэ хондрыг өргөё. Монгол улсын ерөнхий сайдаар өргөн хүндэт нөлөө Монгол улсын эдийн засгийн 60 жилийн ойр манай орчин дэмжиж ёсол төлөвлөлтөд хэмжиж байна. Монгол улсын эдийн засгийн улсын байгууллагаас хойш нэгэн жарны хугацаанд экономикийн төвийн сургалтын тусаж харуулын захиалгаас улсын эдийн засгийн болон сүнсийн маа эдийн засгийн төлөвлөлтөд Албаны байдлаар хүмүүстүндээ 1945 оны төлөвлөлтөй улсын үйлдвэрээр 1947-оос 1949 оны 10 сарын 7-нд шийдвэрлэх үйлчлүүлж олон мянган эцэг дайд баатархаяа байсан хүүхэн мөнгөсөн идэ. Реформын комитетийн хамгаалалт харин төсвийн Английн үйлчлэлийн мөнгөний байгууллагын дотроо 14 бичэн Монгол улсын баатар хотыг олон хүн бичиг төрийн чанар олон нийтээр шагналсан Монголын даваанаас орос ташууны өргөн улсын маань ахын дэвчид амгалан үнгийн манаа зогсож улс орныхон аюулгүй хэлтийн хариуцлагатай үнээр илгүүж байна. Улс орны улсааталтын нэгэн бэлтгэл болсон реформын эдийн халдваргүй дархан байдлыг хангах хариуцлагатай бөгөөд хүндэтгэл үүсэх шийд орчмын мөнгөний иргэдэд манай орны нийт төлөвлөж эдгээр оролцож үнэж орчмын улсаа тэмдэглэх үтгүүж байдаг бөгөөд манай гэрчид артумтойгоо яптал болоод тэдний мөн тусламж хэмжүүлэгтэйгээр улсын капиталыг хамгаалж байгаа үйлсээр тэмдэглэж байна. Улсаас реформны артумтыг Сайхан хамгаалалтаар дэмжиж таасан үгийг эдийн засгийн нийтлэг үйлчлэн цааш нэг төрөлтэй эдгэж болно. Эдийн засгийн нийтлэг үйлчлэн ахмад дэвчид тэдний гэр бүл дэд хамгаалалтын дэвтэр манай ийм таатай таавал эдийн засгийн 60 жилийн өмнө байны үйлчлэн ажлын хэмжээнд сайн сайхан хүсэж өрөөё. Реформын дэд амар амгалан байг болтугай. Эдийн засгийн 60 жилийн өмнө болсон өдөржиний ажлаар нийслэл хийжээ. Hamgaat
Монгол улсын урлагийн хаягдлын төрийн соёлын бодлогын хөгжим яруу найрагчдаар
ayırılan tüm konutların soldes kakilten. Saudi Kulturi Bukti Karagara, serta yang menunjukkan seluruh emisnya aslinya sudah disebutkan. Serta yang menunjukkan aslinya sudah disebutkan. Saya bukan saya ingin eksisi. Saya bukan untuk eksisi. Saya sudah cenderung biasa saya untuk eksisi dan आपके नंबर पर कनेक्शन दो से होने को रहा है आपके नंबर पर कनेक्शन दो से होने को रहा है Jadi Islam dalam bahasa itu, ayu belum mereka. Olsen dan Cina, Mongol Sinan ini menolakkan, namun masalah orang için bahseden oldu. Emret, edildi, belki umut edilsin. Aslında pek çok tercih. Gelin yarın gelin var. Azabın da olacak, azabı edecek. Oksinin edecek, ben olacağım. Serta irum rutinnya terusnya bersila takut ada kesana. Tahun kisah. Gelin jalan malam terusnya. Usul mukjud. Usul minggu ini antara bagi jauh. Gelin jauh bagi orang. Kalau mungkin usul minggu ini yuk kita ni berkosyuk ni ya. Baiklah kosyuk. Usul. Balikku terusnya Oksin dan Beşiktaş'ın Yapan olsa bölgümüzün olgu diliyecek Özümüzün Rambaldık Reis 12. olarak oldu Oksin ayırdığı ekran teyirge hazırlayın Menişke bayılıp geçik Yaşanım gelen Ayı buktan tabuk liga olunuz Ahım teçlik olunuz adam bayılır ya Belki Narbuçun otu tabuk değil Sortan isteyecek Serta irum grup terusnya, alkun grup terusnya, kami cedolin, bayar orang, ekor orang berikutnya, politik nungguin, ilmu berikutnya, terusnya tinggal teruskan, pasti misalnya sedang berjuang. Serta irum grup terusnya, kami cedolin, sudah banyak seksa jemaah sekalian. Betul untuk yarın çıkmalar durursun, oturtun çıkma, olsun da tasını kavuşun durumda. Sen hemşire hortum veriyette hesap ya. Hemşire veriyette hesap. More. Yang disebut ini tahun lain.
дөрвөн хотын 39 байгууллагыг төлөөлж одоо Энгэрийн байгууллагын гэрээ төрүүлсэн байгууллага Ижил Полимичийн багцээгээс хоёрдугаар нэгдсэн байгууллага 80,000 төгрөг, гуравдугаар нэгдсэн байгууллага 50,000 төгрөг шийдвэрлэж байна. За талбайд онцлог талбай зээлэлгүй. талбайд онцлог талбайд зээлэлгүй. 저녁에 약속이 Хэлийн цэрэг байгуулалт гэж байх үеийн Ахмадууд маш цөөхөн боллоо. Тэднээс үлдэж байгаа хүний нэг нь бол та байна. Тэгэхээр хэлийн цэрэг одоо мэрэгжлийн тусгай мэрэгжлийн ийм цэрэг анх байгуулах үед одоо та ямар үүрэгтэйгээр тэр үед ажиллаж байсан юм? Тэр тухайн асуудлуудаас жоохон тодтогч ярьж өгнө үү? Хэлийн цэрэг 1933 онд байгуулагдсан. Би тэгэхэд Ховдын 4-р морт дивиз гэж байж байгаа Татанбогдод Байлдааны цэгийн дивиз байж байгаа Татанбогдод морт хороо байхад тэр хороонд байсан л дээ. За. Манай хорооно 1-р сан бол Дайн нуурд байрлаад одоогийн Саргаалгаас булганы хожирцмод их жаргалангийн гогтлогоо хүртэл хамгаалж байсан. Гогтлогоогоос урагшаа бол 34 дугаар сан хамгаалаад явдаг юм байсан. Тэгэхээр би тэр хорооноос одоо манай тэр 1-р сан бүрэлдэхүүнээр зарим офицерууд лүнгийн 6-р хорооноос хэсгөөч 34 дугаар сан бүх бүрэлдэхүүнээр дотоодын хамгаалах газрын мэдээлж хэлийн зэрэг ангууд баруун хэлийн ангуудыг бол бүрэлдэхүүнсэн. Миний мэдж байгаагаар бол тэвд анх байгуулагдаж байхдаа ерөөсөө Дорноговын тусгай хэмнэлт төр, Өмнөговын тусгай хэмнэлт төр, Захын тусгай хэмнэлт төр гэдэг 3 тусгай хэмнэлт төртэй ганц отряд байгуулсан. Тэр нь бол Ховдын отряд. Анхны отряд. Тэгэхээр ингэж байгуулагдахад одоо би юунаас ардын бүх зэргийн жанжины төвшөөр шилжүүлсэн отрядуудын нэгэд очиж Ховдын улс төрийн Ховдын отряд анх эхлээд улс төрийн байцаагч, улс төрийн Монгол сургагч гэдэг юм байна. Очлоо. За тэгэхэд манай отрядын дараа гомб гэж мөрдөн байцаах хэрчийн дараа байж байгаа сүйдэн дарагдлаа. Манай отрядын комиссар бол Симжэн гэдэг хүн байсан. За тэгээд болгонд асагтаад байсан тэр Симжэн. Сүйдэн. Тэрний дараа бол тэр Симжэний оронд комиссарын тушаалд гэж авсан юмсаа. Тэгэхээр ер нь одоо хэлийн цэрэг ингэж мэрэгжлийн цэрэг ангууд анх байгуулагдсанаас одоо бол хамгаалах л да. Жишээлбэл манай отрядаас Кэрл одоо ганцхан одоо шанараа 1-р хэмнэлтээр бичээж байснаас гомбой сандав. Хоромда сандава. Хэлийн цэргийн одоо бүх хоромдаанууд нэлээд сайн нэртэй алдартай дүүхтэй хоромтой бүхэн Ховдын отрядын заставын дараа байсан улсууд. Жишээлбэл одоо Дэлгийн гомб, Ванжана даржа, гомбын сонжив, Шарвай сэрэнэн, хэний гардын тэгшээ, Юндингийн Баатар сүрэн гээд энэ бүх хоромдаанууд цэм Ховдын отрядын заставын дараа байсан улс. Тэгэхээр бол Ховдын отряд бас нэлээд одоо яггүй чадвартай тэр үедээ одоо зарим улсууд урдны офицерууд бол тэр офицер шихээс өөр нэргүй байсан юм баг ярьд юм байна. Тэрнийг бол би одоо үнэндээ зөвшөөрдөг ба. Үнэхээр ухаадаг, үнэхээр одоо сэргэлэнтэй, үнэхээр сэргэлэн, үнэхээр авьяастай. Тэдэнд бол одоогийн шиг дээд сургууль төгсгсөн битэйгээр дунд сургууль төгсгсөн үнэмшгүй байхгүй. Цэргийн жагсаалын дотор багтаас эхлээд тэгээд офицер болсон улсууд байсан. Тэгээд тийм алдар нэртэй боцохоос нь бодохоор тэд бол сайхан улс байжээ гэж би боддیں۔